Учирсрынгийн 5-сран гэдэг. Би 18 настай. За манай ам бүл гэвэл ам бүлд олуулаа. Хоёр том ах маань одоо тусдаа гэр бүл болсон. Миний одоо хамгийн анх сургуульд орсон мөч гэвэл 2007 онд 1-р ангиас суусан. Бага анги манай одоо бага ангийн багш гэвэл Дарсран багш гэж байгаа. Харин дунд ангийн багш гэвэл Чимэгтэй гэдэг багш байгаа. Тэгээ 2016 оны хавар 9-р ангид төгссөн. 16 оны намар нь болохоор одоо хүмүүн цогцлбор сургуульд ирж суралцсан. За би одоо багаасаа ер нь зураг гэдэг юм ер нь сонирхож одоо их зурх дуртай байсан. Тэгээд зурахтаа ер нь нэг багаасаа нэг багш гэж нэг байгаагүй болоод ч юм уу. Тийм зургийн багш гэж байгааг болохоор энэ хүмүүн зохицлын сургуульд ирж Хадбаатар багш дээр ирж одоо зураг заалгаж байсан. За тэгээд зураг заалгах үйл явцтай болохоор 10-р ангидаа нэг хуралдаан тэмцээнд бол орж байгаагүй. Тэгээ 11-р ангидаа сургуулийнхаа одоо технологийн олимпиадад орж мөнгө медаль авч ирсэн. Тэгээ 2-р шат болох аймгийн технологи олимпиадад оролцсон. Тэгээ тэрний болохоор 5-р эзэлж ирсэн. 12-р ангидаа за намар нь болохоор Монгол Улсын боловсролын их сургуулиас явуулсан. Гар зургийн уралдаанд болохоор 1-р шатанд нь болохоор 10 хүүхэд шилж авсан. Тэгээ 10 хүүхэд шилж аваад тэнд нь болохоор шагналт байрт орсон. 2-р шатанд болохоор за 10 хүүхдээсээ одоо шалгаруулсан. Тэгээ би 1-р дэд байр буюу 1-р байранд орсон. За 1-р байранд орчоод ороход одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн дөрслөг урлагийн багш гэсэн урилга авсан. Тэгээд одоо хавар 3 сард болохоор дизайн зураг зүйн олимпиадын болохоор мультимедиа төрлөөр болохоор улсын одоо 1-р шатанд нь болохоор Төв аймгийн 27 сумаас шалгаруулсан. Тэгэхэд багаараа нэгт орсон. Харин 2-р шатанд нь болохоор одоо 2-р шатны улсын олимпиадад болохоор Мобисийн төв Монгол Улсын боловсролын их сургуулийн төв байран дээр зохион байгуулагдсан. Гэрийн даалгаварт манайх жоохон багийн оноо жоохон муу авсан. Тэгээд очиод хийсэн бүтээлээрээ болохоор манайх хамгийн дээд оногийн нэр нь толтол нь авсан. Тэгээд бид нэр багаараа хүрэл медаль авч 3-р байр эзэлсэн. За манайх зураг зүйн тэр мультимедиа олимпиад орохдоо багийн бүрэлдэхүүн болохоор 3 үнэтэй. Тэгээд мөнх хөргөл, мөнх төгөлдөр тэгээ миний бие гэж бид гурав оролцсон байгаа. Бид гурав болохоор улсын олимпиадад мультимедиа дизайнер оролцсон. Өөрөөр хэлбэл хүүхэлдэйн кино хийх тим маягаар оролцсон. Тэгээд бидний сонгосон юм болохоор stop motion гэдэг зургийг нэг-нэгээр нь дарж одоо 1 секундэд 24 зураг авдаг. Ер нь хамгийн гайгүй хөдөлгөөнтэй гар гэх юм бол тэгээд бид нар тэгээд ер нь бол нийтдээ 6000 зураг авсан байгаа. Ерөөсөө гол сэдвээ ерөөсөө мөнхөө сургуульд орсон гэдэг тийм сэдв авсан байгаа. Тэгээд тэр сэдвээ авчаад ер нь гол санаа нь болохоор хот хөдөөгийн ялгаа бас нөгөө одоо манай Монголын өв соёл, уламжлал одоо мартагдсан тухай одоо тэрийг одоо харуулах гэж зорьсон. За манайгийн анх хадаа өгч маань байгуулсан байгаа. Яг даваад төгөлдөр гээд манай ангийн хөхтэй цогдоодаад. Тэг бид гурыг яг тэр нөгөө тэмцээн олимпиаданд болохын яг өглөө нь бид гурыг бүрдүүлсэн байгаа. Тэгээ бид гурав тэмцээнд орон ч гэдэг мэдэхгүй ороод цуг ороод 1-р эзэлсэн байгаа. Тэгээд 2-р шат руугаа орох бэлтгэлдээ орсон. Яг 1-р байр эзэлчихэд
Тэгээд бид гурав яг анимашн хийж эхэлсэн л дээ. Судлаад анимашн хийж туршиж үзээд тэгээд манай даваа маань зураг ажлыг хариуцсан байгаа. Одоо анимашныхаа бүх зураг дүрсийг гаргаж, гол дүрийн хүний царай төрхийг гаргаж тусдын үзэлсэн байгаа. Тэгээ манай төөгөө маань болохоор гол зохиолыг найруулсан байгаа. Тэгээ би өөрөө болохоор зургийг авсан, тэгээ бичлэгийг хандсан байгаа. Тэгээд улсын олимпиадад орохын өмнөх оройн хадаа багш манай баг бидэд нэлээ их бэлдсэн байгаа. Тэгээ нойргүй онсон хэвдээ тэгээд орой 4 хүртэл бэлдэж байгаа л тэгэл өглөө 9-ийн үед хот руу явж тэмцээнд оролцсон байгаа. Тэгээд хотод очиод 3 дугаар байранд орсон мультимедиагаар. Тэгээ багийнхнаар их сайн байсаар. За шалтгаан нь бол бид нар болохоор олон зүйл дээр бас авч үзсэн л дээ. Олон зүйл дээр авчихсан. Тэгээд мөнхөө гол нь одоо манай Монголын өв соёлны үйлээ. Одоо харилцах харьцаа нь тэгээд одоо хийж байгаа үйлдэл нь хүртэл манай Монголын шал ондоо. Тэгэхэд одоогийн бидний нийгэмд болохоор тэр одоо харьцаа соёл маань тэс ондоо болж хувирсан. Тэр нь болохоор ер нь миний бодлоор одоо энэ интернет ертөнцөөс л болсон болов уу гэж бодож байна. За би 2014 онд сургууль Баянжир сумынхаа 9 жилийн дунд сургуульд суралцж байхдаа 14 онд чинь юу яасан? Зургийн уралдаан заргалсаа. Тэгээд нацагдэрж инэрэмжт. Тэгээ би тэр үнд нь миний сайхан орон гэсэн тийм сэдв зургийн уралдаан байсан. Тэрэнд нь болохоор би оролцсон. Тэгэхэд Монголын тал нутаг тэрийг гарах гэж хичээгээл тэгээд оролцсон. Тэгэхэд хамгийн анх мөнгөн медаль авчихсан. 2 дугаар байр эзэлж. Тэгэхэд хамгийн анх их урам авсан. Тэгэл тэрнээс хойш дараа жил нь 15 онд 1-р байр эзлээд 16 онд болохоор бодгийн төрлөөр ахиж 1-р байр эзлээд за тэгэл миний ер нь амжилтын гараа эхэлсэн. За миний бодлоор бол ерөөсөө зураг зурна гэдэг бол ерөөсөө гоё. Одоо би их байгаль их зурх дуртай юм л дээ. Зурх дуртай. Тэгээд байгаль зурхаар ерөөсөө нэг л их гоё тийм цаанаасаа тийм нэг арай л нэг халуун дулаан уур амьсгалтай. Тийм сэтгэлч нэг гоё уйг ч гэдэг их гоё идэг. Манай аав Өчир Суран гэдэг. Харин манай ээжийг Алтан гэрэл гэдэг. Манай аав ээж хоёр ер нь ээж болохоор ойдолчин тэгээд ерөөсөө таваач ерөөсөө ээж тийч чаддгүй юм гэж байдаггүй. Амар гар эвсэлтэй юм. Тэгээ аав болохоор бас гарандаа амар эвсэлтэй уураг хийн тийм юмыг жоо айж байгаа идэг. Тэгээд ер нь өөрөө их тайван л дээ. Тэгээд ер нь хоёулаа гарын эвсэлтэй тэгэл ер нь би аав ээжгээ дурайсан болов гэж боддгийг. Тэр эвслийн л авсан болов гэдэг. Тэгээ ер нь аав ээж хоёр бол намайг ингээд уралдаан тэмцээнд орлоо. Ингээд явж гинэ гэхэд намайг татгалздаг, дандаа дэмжиж өгдөг. Тэрэнд нь их баярлалтай шүү. За би болохоор өөрөө дүрслэг урлаг зурагт их дуртай. Тэгээд хүмүүс болохоор намайг болохоор тэр компьютер график дизайнд нь суралц тэр нь илүү гоё юм байна гэж тийм санал болгоод байгаа. Харин би болохоор өөрөө дүрслэг урлаг талаадаа өөрөө нэг дуртай болохоор дүрслэг урлагийн багшийн ангийнхан тэр мэрэгчлэрээ л явъя гэж бодож байгаа. Би багтаа болохоор ерөөсөө нэг одоо мэрэгцсэн зурагч болоод зураач болоод тэгээ хувийн галерей музей энтер нэй гэж ер нь боддог байсан. Тэгээ бас нэг малын эмч болох гэж нэг хөдөөний хөлт болохоор нөгөө мал тэрд болохоор малын эмч бас болох боломжтой байх гэж бодчихсан. Тэгээд ер нь багаас нь зураг туртайс болоод зургийн багш нь ер нь гоё болов гэж одоо энэ мэрэгчлийг төлөхөө
гарсан байгаа. Би багада ер нь амар зүггүй ер нь хөдөлгөөнтэй тэгээд ер нь багш нарын нүдэнд амар өртдөг тийм хөвгтэйсэн. Тэгээ багш нар намайг энэ нэстэй нүдэн гоцоочоод их зүггүй мөггүй гэл ер нь их жоохон зэмлэмээр гэхдээ ер нь тоглоомоор чилж байгаа юм шиг тэр үед тийм мэдрэмт нөгөө хүүхд болохоор тиймийг үг гэж авахгүй тэгээ өөрийнхөө л байх хийг ерөөсөө эрэмэл сэтгэл байсан. Би зурагтаа бол ер нь өөрийнхөө өнгө аж шиг л тодорхойлох гэж зурдаг. Тэгээд ер нь голцоо байглаар тэгээд мал их зурдаг. Мал их одоо 5 шим мал их зурдаг тийм. Тэгээ ер нь хаяа нэг багада нэг Google-тэй кино. Одоо юу Наруто тэгж бидний үеийг Наруто тэгээ нөө Том Жери тийм Google-тэй нэг амар их гардаг байсан. Тэдний баатруудыг ер нь их зурдаг байсан. Миний цаашдын мөрөөдөл гэвэл өөрийнхөө эзэмшсэн мэрэгчлээ амьдрал дээр одоо хэрэгжүүлээл одоо тэр одоо би төршлөг урлагийн багш боллоо гэхэд болоход бусад одоо өөрийнхөө шав болох хүүхд ч юм уу одоо ер нь тэр мэрэгчлэрээ ер нь бусдад л үлгэр дурайл үзүүлэхийг л эрмэлзэж байна. Тэгээ бас зааштай ер нь аав ээжийнхээ ачийг л их хариулна л гэж боддог. Би нутгаараа их бахархдаг. Манай нутаг одоо энэ тентгийн хүмүүс ороо гарахад бол ерөөсөө маань нутгийг бол мартгааргүй тийм их үлгийн нутаг. За тэгээд их дээр үеийн өв соёлыг ер нь хадгалсан тийм түүхийн бичиг ер нь буш бонхан тэгэл хад сүг зураг морог зөндөө байдаг. Тэгээ би ер нь хамгийн их ер нь зоргол хайрхан хангаагаараа их бахархдаг. Тий. Ер нь миний бодсон хүсэл мөслийг бол ер нь биелүүлж өгдөг. Тийм учраас би ер нь их хайртай.